Минь түүний жууд зөрөөсөн бөгөөд дотор нь 7 сарнасан асууны техник байгаа хэвчээ. Тэрээр Жог үргэлж хамгаалж чадахгүй тул зөвхөн өөрийгөө хүчрхэж байж Жог үнэхээр аюулгүй болно гэж тайлбарлав. Жог үнийг аман хүчний техник үг хэмээн гайхаж маш хүчрхэг харагдаж байна гэж хэлв. Миний техник нь асууны техникийн 7 өрөөнд усаас үүдэлтэй тул 7 сарнасан асуух гэж нэршигдсэн хэмээн тайлбарлав. Ийм учраас ингэж нэршсэн гэдгийг тайлбарлаад минь Жог одоогоор бичлээсээ болоод алхаж чадахгүй. Түс энэ хугацааг амархад таширлах хэрэгтэй саналав. Минь Сюантай нэгэн гөрөөсний талаар ирсэн ч Сюан зөвхөн нэрийг нь сонсоход цээж нь өвдөж байна гэв. Жо одоогоор хөдөлж чадахгүй хахаа хүшэн зөвшөөрөөд хэрв хэд хоног гөрөөсний тухай бодохоос зайлшгүй бол дотор байранд хийхэн хөрл учруулж болцсоггүй анхаарлаа. Тэрээр Сюанаас тусламж хүсэхэд Сюан зөвшөөрч Жо тортон гэдгийг хүсв. Дуудлагаа дуусгаад Жо хараа шивж чадж байгаадаа баярлан тоглоом тоглож дотор нь 7 сарнасан асууны техникийг төвтөж хэвчв. Тоглож байхдаа Жо жин тэр модонд мөн ажил зүйл хийсэн болов гэж гайхав. Тоглоомыг шалгах модны дүрсний доор нэг тоо байхыг хараад тоглоом доторх мод руу очив. Тэрээр модон дээр өөр нэг нь ахиулсан ч мод өөрөө алга болсон дээ. Үүнд хинч хүрч чадахгүй байх ёстой байсан юм. Жо дараа нь Жэний алга болсон талаар бодож муу савн татлаа. Дараа нь тэр тулааны дасгал хийж 7 сарнасан асууны техникийг амин хүчний техник гэхээсээ илүү нэг энчин цавчтай төстэй ур чадвар гэж тодорхойлох нь илүү оновчтой гэж бодов. 7 сарнасан асууны 7 хөдөлгөөн бүр нь өөрмөс хэм маягтай нарийн тэмдэглэгдсэн байсан ч эзэмшхийн тулд илүү их битгэж шаардлагатай байв. Цэцэг боловсрч гүйлсэний дараа юу болохоос гэж тэр гайхав. Шаргоолчны агуун гүнзүү орхидоо тэрээр Саржийн сашхүүнд нөлөөлөхөд ямар хэцүү болохыг олж мэдэв. Доошоо бууж явахдаа тэрээр нэгэн хүүдээ олж харав. Түүнийг ойртоход алтан нисдэг шаргоолч саад болж улмаар түүнийг ясав. Хүүдээний алтан хамгаалагч луугийн хүсэл зэрэг мөн шаргоолчны үр зэрэг нь бүгд хүүдийн шиг бүтцтэй байгаа нь тэдгээрийн цаана нууц байгаа биш тэм гэж Жо тэмдэглэв. Тэрээр мөн Апсара техник нь үнэндээ нисэх техник биш гэдгийг ухаарчээ. Мөнгөн далавчны хэсэг нь Баатар зэрэглэлийн техникүүдтэй харьцуулахад удаан өндрийн хязгаартай байв. Түүнд илүү сайн нисдэг амин хүчний ур чадвар байвал хэрэгтэй байлаа. Нэгэн залуу Жод шүл холбоотон өгөхөд Жо шүл маш гашуун байна гэж хэлв. Шүл өгч байсан хүү түүнийг битгий гомдолдог гэв. Жо багшийнхаа өгсөн юм талархаж байгаагаа илэрхийлээд би энэ сайн гэж байгаач бүрэн тэмшихэд хугацаа хэрэгтэй хийв. Жо багшаас асуух зүйл байгаа тал минь хаан байгааг асуулаа. Хүү минь багш Зятай хамтлаа судлахаар ясан бөгөөд удахгүй ирнэ гэж хариулв. Тэрээр өөрөө ч бас мэдрэгтэй тал Жог асуултаа асуухыг хүслээ. Ян өвчийн хотын талаар мэддэг тул түүнийг мөн эрдэнэ номтой хүн байх гэж Жо бодов. Тэрээр өмнө нь логийн хаалганы Апсара техникийг сурсан ч энэ нь жинхэнэ нисгээс илүү шашрамгаа хөдөлгөөний ур чадвар болохыг тайлбарлав. Тэрээр домогт зэрэглэж илүү хурдан нисдэг ур чадвар байгаа эсхийг мэдхийг хүсэж байв. Хүү түүнд Апсара техник бол домогт зэрэглэлийн гайхалтай хүчийн хөдөлгөөн бөгөөд үнээс хурдан амин хүчний ур чадвар бол нар хөөх техник гэж хэлв. Нарны хотын иргэн тойрон дах шуудын дунд нар хөөх техник нь хамгийн хурдан байх магадaltaй байв. Жо үнийг нарны колжтой холбоотой юу гэж асуулаа. Ян зөвшөөрч нарны колжиж анх байгуулахдаа өнөөдрийн шиг нарийн төвхтөө утга агуулаагүй байсан гэж тайлбарлав. Анхандаа энэ нь зүгээр ш нарны хотыг харж болох газар гэсэн утгатай байжээ. Жэ хурч ирээд нар хөөгч шуудыг алхах нь бараг боломжгүй зүйл гэдгийг хэлв. Тэрээр Жогийн урам зоригийг голохыг хүсээгүй ч нарны хот хаана байдгийг мэдж байлаа. Жо түүнийг нарны колжоос харна гэж хариулв. Зя тэр хотыг тэдний дээр байршдаг гэж тайлбарлав. Нарны хот бол зөвхөн нарны туяанд харагддаг хий үзэгдлийн хот байв. Нар хөөгч шууд хөлгөө төр хизээч газардаггүй. Тэд амьдралаа нарны хотыг хөөж өнгөрүүлдэг байжээ. Тэд дэндүү хурдан тас орондон дагныг алах гэж оролдох нь илүү бодиттой байв. Жо дагны тухай сонирхож эхлэв. Ян Жо өмнө нь домогт зэрэглэлийн нисэх чадварын талаар асуугаагүй. Тус үүнийг хэлээгүй байснаа нэмж хэлв. Тэрээр логийн хаалханы агуу дотор логийн хаалханы дагн гэгддэг илүү хүчтэй нисдэг амин хүчний ур чадвар байдаг гэж тайлбарлав. Энэ ур чадвар нь Жогийн одоо эзэмшиж буй Апсара техникээс хамаагүй илүү бөгөөд Баатар зэрэглэлийн амтантай холбоотой байв. Апсара аратны дагны дагалдагч байсан тул Апсара техникийг эзэмсэн байдаг гэж Зя тайлбарлав. Харин дагн өөрөө илүү хүчрхэг бөгөөд үнэхээр нисэж чаддаг байлаа. Жо одоогоор Баатар зэрэглэлийн амтныг алж чадахгүй. Зөвхөн Апсараас харамгчныг л алж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөв. Зя Жогоос нууж байгаа зүйл байгаа эсхийг асуугаад эвгшнийхэн дараа хэвштэй зүйлийг авахд бүгд туслана гэж амлав. Ийм шийдвэр гаргаад Зя Жо зэрүүлж дагныг хайхаар яран одов. Зя аюулгүй байж чадах болов. Баатар зэрэглэлийн амтны надтай аюул учруулах болов гэж Жогоохов. Ян түүнийг тайвшруулж Зя чадвартай тус дагн түүнийг алж чадахгүй. Хамгийн ихтэй баг зэрэг сандрах байх гэв. Ян дараа нь Жо дахин шил уусахт Жо гашин хിവэрэ байна гэж хондлоо. Жогийн одоогийн гол зорилгоос аль болох хурдан итгэх явц гэдгийг Ян онцлоо. Жо гэд хийж явах үед минь түүнийг сайн хэц гаргаж байна гэж цаашаасан ч тэд яагаад өнөөдөр амарч байгаа гэсэн. Тэд Жог дагуулсан явж зорилготой илүү урт хор төлөвлөж байгаагаа Зя тайлбарлав. Минь тэдэнд явах зөвшөөрж олгов. Зя Жо хэд хоногийн турш дагныг мөрдөж байгаа хажид өнөөдөр түндээ толцоход бэлэн болсон гэдгээд олгов. Жо тэдэнд дагны эсрэг зогсох боломж байгаа эсхийг асуулаа. Тэрээр логийн хаалханы агуун дүнжинд таарна гэж найдаж байсан ч нэгч таараагүйсэн. Зя энэ талаар юу ч мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Хоо хов тавьсан ирэх үед илүү сонирхолтой байдаг гэд. Хэрв дагны эсрэг ямар ч боломж
хэмжгүй байсан бас тэд бүгд энд байхгүй байсан гэж хэлв. Багш нь хэрхэн төлөвсөн. Тууштай хүн болохыг харин шавнар нь бүгд маш өрмөц болохыг Жо тунгаан бодлоо. Тэд Бадамжанхуу агууд хурж ирэхэд Апсара Аратан Бадамжанхуу хатан дээр сууж байв. Тэр Аксара Аратан мөн үү гэж Жо гайхав. Зя түүний толгой дээрх тэмдгийг зааж үзэв. Энэ нь Феригийн анхны дагалдагч болохыг зааж. Тэрээр хинжээст ангаж дундор Феринод ойр ойрхон гарч ирдэггүй. Жаахны дагалдагч байгаа нь Фери үнэхээр нэвтэрчнийг эсвэж хэмээн тайлбарсав. Жо тоглоомондоо яагаад нэгийг ч талж хараагүйгээ одоо л ойлголоо гэж бодсон бөгөөд Аратныг хасчихвч эзнийг нь өдөөж гаргаж ирч чадна гэдгийг онцлоо. Тэр Жог удаан амарсан тул бие халахыг хүсэж байгаа сэр асахад Жо зөвшөөрч өргөх шалхан Аратантай ганцаараа тулав. Аратан давтлах үед Жо тоглоомоор дамжуулсан Аксара Аратны давталгааг сайн мэддэг болсон тул төвөгөө болтож улмаар Аратан луу цэвэр хонсрын давталгаа хийв. Ян Жог багшийнхаа 7 сарнисан алханы техникийг ямар хурдан эзэмсэнийг гайхад Хюнжийг сонирхолгүй байгааг анзаарч ямар нэг зүйл буруутсан гэж асуулаа. Жа сар мөчний толгой дээрх бор түүний мөрдөж байснаас өөр харагдаж байна гэж хариулт. Гин тэрхэн тойрон бүхэлдээ харанхуйлж гэрчсэн Фери гарч ирв. Хардаа таан тархан туузаар гойсон Ферин ханын зүрх дээр хөнгөө. Өнгийн Феринуудаас өөр харагдаж байгааг ч тэмдэглэв. Жа Фери рүү давтлах үед түүний нүунийг мутацид орсон Фери болохыг хэлж тэдэнд хүлээ хийх зөвлөв. Эпик түвшний амтнаас хүлээж байсан чинь түүний осцилляци кристалл самнууд үр дүнгүй байсан бөгөөд тэд түүний эзэмшил цол талтай байгааг Жа батлав. Жаг ухрахыг санаж болох үед тэр ямар нэг зүйлд цавхтан өнөж тэд өглөгийн гарах замыг нь хаасан барьер байгааг олж мэдэв. Фери ортож ирэхэд Жа бугаас сугасан бүдийг бэлэн байж санар сэрэмжтэй байж хамаг хүчээрээ тэнцхийг эсвэл үхцхийг сануулав. Дөрүүжээ тотлохоор бэлтгэж байх үед Хүйн түүнийг ийм аимшигтай үг хийхгүй байхыг шаардсан ч Фери дөрүүж цахив. Тэд ихний дайртаас бултаж чадсан бөгөөд сөрөг дотлохоо хийхээр урагш тэмүүлэхэд Жо нарт шидэн агуйн сархийг ашиглахыг оролдов. Гэвч Фери үнийг хааж Жо руу бодоход Жа дотлохоог таслахаар урд нь гарч улмаар Жо данхны тулаандаа үхэж болохгүй хэлв. Жо өхгүй гэж хариулаад гад жимсний Феригийн амьдралын түвшин дэндүү доогоороо тэмдэглэв. Хэрэг тэд ижил амьдралын түвшинд байсан бол сархины чадвартай байсан ч Фери хүчдэх байсан гэж тэр тайлбарлав. Фери Жо руу дахин давталсан ч тэр болтож чадсан бөгөөд Фери хурдан хിവэр байгаа ч хурдан арай борсныг анзаарав. Хүнд цохих боломж гаргахын тулд Жо Феригийн давталгааг хааж явах хооронд хүн Жиагаас өөрийг нь хамгаалаад өгөхийг хүсв. Жо эцэст нь Феригийн хүлнээс барьж аваад өөр рүүгээ татан цохилж өгсөн ч Фери сөрөг давтсан Жог хүрхад хүргэв. Бэрцэн Хюн ээжээсээ тусаасан гэдгээ хэлэхэд Жо энэ амтан үнэхээр аимшигтай бөгөөд Хюн ийм алхам хийх хүн бишийг санагдсныг тэмдэглэв. Хюн зүгээр ч нэг битээгүй гэж хариулсан бөгөөд энэ хоорондын ур чадвараа ашиглан Феригийн хөлнөөс барьж авав. Жа Фери рүү сарны ташуураар давталсан ч Фери хариу цохиж түүний хүзүүрөө чиглүүлэн оноход. Жа тэнийг хэцэст нь Ферид бодит хөрс очруулсныг тэмдэглээд одоо энэ нь тулдал тулаан болсныг төхөв. Бүлэг Фери рүү өөрсдийн хүчээрээ үргэлжлүүлэн давталсан бөгөөд Жа тань цохих боломжийг ашиглав. Тэр Хюн өөрийн үргийг гүйцэтгэсэн болтой гэж ажиглажаатай. Гинт Жаг барихаар шар тэмдрүүлэг гарч ирв. Фери хамаг энерги цуглуулсан агарах том дижбэрч хийх гэж байгааг тэд ухаарч Хюн Ферид дижбэрх гэж байгааг танив. Жа хавчаалагдаж өөрийгөө чөлөөж чадахгүй байсан тул Жо дундуур нь орж шар тэмдрүүлүүдээс барьж авав. Бусд нь Жог яагаад буцаж ирснийг тэр бас өхөхийг хүсээ юу гэж асуув. Үнсэн алхан ногтмод хүчний нэг хэлбэр гэж Жо итгэж байсан тул тэрээр хамаг энерги тархан дээр төвлөрүүлж үнийг тастан Жав чөлөөлөв. Дижбэрч болохтой зэрэгцэн тэд зогтож чадсан бөгөөд Жа тэдний эцэст нь Фериг асныг хилээд ард нь өвдсөн ур чадварын кристаллыг анзаарав. Тэр Фери үнцэнтэй зүйл өвдөөсөн далзархаж байхад Жо кристаллын мөнгийг төлөхийг санаж болгосон ч Жа хэрэггүй гэж зүтгв. Гэсэн ч Жо илүү олон хэмжээст амьдтыг сарих хүслээ барьж чаддаггүй. Зөвшөөрч кристаллыг аваа. Бүгд тойрон цоглох үед дамаг түвшний амьтан эпик түвшний амьтны ур чадварын кристаллыг шингээж чадах болов гэж тэр гайхав. Миний мандарчдын сүнсний материалчуудыг ашиглаж Жогийн битгэлээр хідэн төсөл тасаахад Жо өвдөлтөнд намдаж шархан хурдан эдхийг мэдв. Энэ бол багшийн амьдралын сүнсний хүч байсан бөгөөд миний Жогийн ахмад хүмүүсийн хорт түүнийг идгэрмэгцэн шууд эрсдэл даруул хасгүй байсныг тэмдэглэв. Дараа нь тэр Жод эпик түвшний ур чадварын кристаллыг шингээх талаар өмнө нь асууж байсан асуултыг нь санаалав. Мен хижиг хэмжээст амьтдыг өндөгнөөс гаргахаас өөрөөр онлын хувьд өөрийнхөөсөө өндөр түвшний ур чадварын кристаллыг шингээх боломжтой гэж тайлбарлав. Гэвч энэ нь тийм чамар биш бөгөөд ур чадварын кристаллууд нь үндсэндээ амин хүчийг өөр хэлбэрт оруулж бэлзүүлэгч тул амьдралын түвшиндээ шууд хамаарсгүй байдаг аж. Зарим ур чадвар зөвхөн амин хүчнээс гадна идэвхжүүлэлтийг хадгалахын тулд үндсэн статистикийн тодорхой дог хэмжээ шаардлагатай байдаг. Ийм нөхцлүүд нь ихчлэл өндөр түвшинд бүрддэг тул энэ үе явцсан угаас эрсдэлтэй байв. Мэнхэн нөхдөө бүгдийг нь ийм хүнд бэрцэн байхыг харах нь ховор тул тэр орой найр хийж тэмдэглэх хэрэгтэй гэж хэлв. Жиа Жог хараад юу ширтэж байгааг нь асуухад Жо кристаллын тайлбарыг шалгаж байв. Мөн багшийн хэлсэнчлэн хурдан шаардлагатай амин хүчний ур чадварыг анх удаа харж байгаагаа тэмдэглэв. Жо гэхдээ хараад Анжелапыг унтж байгааг болж харан шуун түүнийг гайхалтай хичээнгөө осорч байгааг анзаарлаа. Тэр усанд орж буцаа шалгахтай юрдийн нэг Феригч ганцаараа ярьж чадаагүйгээр эргэцүүлэн бодов. Тэгээд тэдэндээ гарт ам өргөдгөн зөвхөн цаг хугацааны асуудал гэдгийг ухаарав. Тэрээр кристаллын хурдны шаардлага нь 21 харин тоглоомод тасгалдсны дараах түүний одоогийн хурд нь 18 байгааг анзаарав. Жо хөртөнгийн
өндөр түвшний хордны кристалл нь түүнийг домог түвшин тиших үеийн шиг хязгаар сахимж байх болов гэж гайхаад. Өндөр түвшний кристалл алж харах замыг хайх хэвтэйгээ харав. Маргааш өглөө түүний утас дуугарахад тэрээр машин шинтэй хамт ирж байхдаа хэн байж болохыг гайхав. Шөнө дэндүү эрт залгасандаа хүртэл очиж Жог залуу эзэнтэн гэж доотоход Жо түүнийг зүгээр нэрээр минь дууд гэж хүсв. Шүн бүх сар үе шархан хэмжээс амьтдтай толцснаас үүдэлтэй гэж тайлбарсан уучлалт гуйж ирээдүйд илүү хатуу сарждуудтай тодорхой болно гэж анхааруулв. Жо шүнийг юу гэсэн бас хоёр асуухад шүн дэлхийн ертөнц мөдөцөд орсноос хойш хэмжээсүүд болон хүний амьдрал хорчны хооронд хязгаарыг цэргүүд бас дэлхийн байгалийн хязгаарчдад хамгаалж ирсэн гэж тайлбарлав. Гэвч хагас 100 жилийн турш аюулгүй өмсөд аюулгүй харагдаж байсан ихэнх хүмүүсийн анзаардаггүй зүйл нь юу вэ гэвэл хэмжээст амьтад холбооны улс даяар эдгээр хязгаарчдуудыг ас хамаар эвдэн нэвтэрсээр ирсэн явдал юм. Хуурамч амар амгалан гатлаа хэврэг тэнцвэрт байдлыг үл харгалзан гэдгээр амьтад давтгаж байгаа бөгөөд Жон нөхцөж байж аль хэдийн тэр түвшинд хүрсэн гэж гайхав. Тэр өөрлөө дайрсан далайн байгаа хаан болон сайрын гүнжийг эргэцүүлсэн бодож тэд хэмжээст барьерийг эвцэн байх ёстойг харав. Шинэ нөхцөж байдал тэдний төсөөлж яснаас ч дор байгааг багч хичээж яваад хэмжээст матацсан шалтгааныг хараахан олж чадаагүй байгааг хэлв. Хэмжээст амьтад давтцаар байгаа бөгөөд хэрэг энэ хിവэр үргэлж ич хязгаарлалтууд бүрмэсэн нурвж гэж шүн анхааруулв. Тэрхүү хэтэрхий хүчтэй амьтад хотуудын бүхгийн зэмгүй амьнасыг осноор нь хөнөөх болно. Үнэн дээр тэдэнд хамгийн ойр байгаа хэмжээст бүсэд сайхнаас хэд хэдэн удаа харцлах гарсан гэж шүүн нэмж хэлв. Тэрхүү оюужийг одоо дарангуулсан боловч Эпик төсний нэгэн офицер болон түүний салааныхан бүгд тосолтондоо мөрөгчжээ. Энэ ертөнцид хангалттай хүч чадалгүй болжоо. Гэр бүлээ эсвэл нандиндэх хүмүүсээ ч хамгаалж чадахгүй гэдгийг шинэн чирээд шүн түүнийг Тэнгэрийн бэлэг бол Жод хэрэгцээтэй хүч чадлаа олж авах орхон боломжуудын нэг байв. Тэрээр Жог бусдын төлөө биш зөвхөн энэ ертөнцид амьд үлдэх хүн ч гэсэн боломжийн төлөө үнийг нөхцтэй бодож үзнэ гэж найдаж байна. Жог бүх мэдээлэл өгсөн шин талхасан ч өөрийн шийдвэртээ тууштай хിവэр үлдэв. Тэрээр бэлэг авах хэрэг анханасаа жин тариалагдж байсан бөгөөд түүний чадвар энэ боломжтой сайн төхөрнө гэж тайлбарлав. Янгийн код хүчингү болсон ч Жог бусдын гай завлонгоор далиндуулахыг хүссэнгүй. Тэр сангаас татгалцсандаа харамсаж байгаа ч бусдын боломжийг булааж хинт ч өөр төлбөртэй үлдэхийг хүсэхгүй байна. Хэдийгээр лам боломжоо алдсан байж олгоч Жо ирээдүйд тайлтай бүхний хамгаалах хангалттай хүчийг өөрөө ч хаш хийдэжээ. Шанг хуцаа янзлангаа Жогийн зөв байж химэн тэмдэглэв. Жо үнэндээ тэнтэй хатуус биш байсан ч тэдний зангаран шин гайхмаар ажиллахан байлаа. Жо үнийг магтааж биш гэж бодохгүй байна хэмээн хариулв. Үүний дараа шин Жог нэгэн чийдвэрээ гаргасан тул дахин оролцохгүй гэдгээ хэлв. Тэрээр Жо ирээдүйд хөвчцөтэй зүйл гарвал өөр дэм нэрч болно гэд. Одоо Жог буцааж явсаар болов. Тэднийг гадагш гарахад шингийн овог мөн ан гэдгийг ч одордлаа. Гэвч шинг ан гэр бүлийн бүсэд бишүүдийг хатагтай. Залуу эзэн гэж дуудаж байгааг тэр анзаарчээ. Шин Жог өөрийг нь сонирхож байна уу хэмээн асуугаад өөрийнх нь хэн бэ гэдэг бусдад нууц биш гэж тайлбарлав. Хүмүүс шинийг ан гэр бүлийн гар хөл эсвэл төрийн мөрөн мастер гэж үздэг байв. Гэвч хүн бүр түүнийг цэсэн төрлийн холбоогүй гэдгийг мэддэг ч хатагтай. Залуу эзэн болон түүний хатагтай нар түүнийг ан гэр бүлийн нэг хэсэг гэж үздэг. Шон өөрийгөө урд нь өнгөрснөө мартсан хинч биш нэгэн байсан бөгөөд Шон гэдэг нэрийг түнд Тэн өгсөн гэж нэмж хэлв. Шөө гэртээ буцаж ирээд Шоны хэлсэн үгийг эргцүүлэн бодов. Хэрэв илүү ширүүн халдлагад үнэхээр ирж байгаа бол гişгэн нөхцөл байдал олон дортж байна уу? Халдлагын үеэр бүр эпик түвшний офицер хүртэл амар өртсөн байв. Хэмжээст амьтдын халдлагын тухай ярихад яг одоо түүний дотор барин нэг халдлагаа болоогүй биз үү? Мөн тэрхүү сүрлийн тухай зүүд нь аим шиг гамшигын зүүн совин байсан мó? Тэр толомыг дахин ихлүүлээд өгсөн хүний модны дүрсийг анзаарав. Тэр өгсөн хүний модны тухай бараг мартсан байжээ. Толомд нэвтрэхэд өгсөн хүний модны жимс боловсрсан байсан бөгөөд тэр нь яагаад хамтрагч өндөртэй төстэй байгааг тэр гайхав. Үзүүл жилтгийг шалгаад Жог жимс нь амьд биетийг хамтрагч өндөг болгон хуурах хүчтэй мэдэв. Тэрээр модны чадварыг хүчрэх боловч эрсдэлтэй гэдгийг ойлгов. Гэсэн ч энэ нь түүний толомд гацаад байсан бохорчлоос гарах боломж ээж магадгүй юм. Үүнийг бодон тэрээр өндгийг дарахар шийдсэн бөгөөд тэр үед тоглоом гацчав. Жо үнийг өөрийнх нь бие бэлтэр сайжирсных болов хэмээн гайхав. Тоглоом болон бодит байдал дээр ажиглалтанд төлөвсөн ч тэрээр ухаан алдгүйгээр өөрийн амьдралын төвшнөөс дээгүүр өндөг дарах аим шиг төвлөлтийг төсвөрч чадлаа. Тэгтэл тэр шин дуудлагын гэрээ бүрэлдэж байгааг мэдрв. Өнднөөс чин гараагүйд Жост пижамарч үгүй байсан бол би зарсих байлаа хэмээн өгөв. Тэрээр шинээр олж авсан ур чадваруудаа шалгаад эдгээр гурван чадвар нь өгтөө бүгд имчилгээний чиглэлээр дагнсан болохыг тэмдэглэв. Гэвч анагаах ухааны мэдлэгийн хувьд тэрээр огт ямар ч баримжаагүй байлаа. Гэсэн хэдий ч эдгээр ур чадварууд толооны талбарт яаралтай тусламж үзүүлэхэд маш хэрэгтэй байх болно. Харанхуй эмч одоо дараалах шатандаа байв. Хэрэв тэр эпик түвшний төлөв болон сүнсний эмчийн хувь тавилангаас сэргээж чадвар маш том давуу тал болно гэж тооцоолов. Энэ бүх боломжуудыг бодонгуудаа Жо дахиад бодлын хязгааргүй эргүүл эрт гацснаа мэдэв. Хэрэв тэр хүчтэй холбоотнуудтай баг болж арайсаар эпик түвшний амьтдтай тэнцвэр боломжиж магадгүй гэж тэр бодов. Гэвч тэр өмнөх удаагийн хас болоод дээд үеийнхэндээ аль хэдийн төс хөргөжөөд өвтөө болцсон байлаа. Тэр бэлтгэжийн бүсэд байсан Шон руу зархав. Шон Жог баг бүрдүүлж эпик түвшний амьтантай талбар төлөвлөж байгааг мөн өөрийг нь нэгдээсэй гэж хүсэж байгааг шуудлах гадагшлав. Жо тэрхүү бүрэн хийвэрт
гөрөөсний ачаар түүний өсгүй мөнхийн тасааны бурхан гэх амьдарсны хувь тавьсан усан хүчрхичиж байгааг тайлбарсан. Хэдийгээр Жо хараахан мэдсэн шийдвэрээ гаргаагүй байгаад шийдсэн даруйдаа шуунд мэдгэн гэдгийг амлав. Дараа нь Жо шуунаас гадагшаа явах гэж байгаа эсхийг мөн хашаа зорж бөгөн асуув. Шуун холбооны ариун газар руу тэнд харьцуулах хажиж байгаа тул явж гэн гэж хариулжээ. Дуудлага тасласны дараа Жо шуун боломжгүй хатал бусдтай хамт явахаар шийдэв. Тэр одоо байрныхаа байгаа сонгохоор шийджээ. Хэрв тэр зөвхөн орц материал цуглуулах гэж хоолос хүн бүрийн эрсдлийг нэмэгдүүлэх зарчим эпик түвшний амьтдыг хайх шаардлагагүй гэж Жо бодов. Үүний оронд бүгдэд ашигтай байхын тулд амжилтын хувийг нэмэгдүүлэх хизээ аюулгүй хувьсбрууд дээр анхаарсан хандуу сон дээр байв. Жо олон эпик түвшний амьтдтай таарч байсан ч хол давааны сонтой хэрхэн тэнцэх хараахан осоогүй байв. Тэрээр тэрхүү нууцлаг хүчний ачаар Жонон хаалгаар нэвтэрч тавруудаа төлөвлөж чадах царийн ганц хүн нь өөрөө гэдгийг бас ойлгов. Нэмж дуртахад ан агууд халтан нэстэг шаргаалчин шууд авдаг хитрхи хүчрхэг түвшних байлаа. Түүнчлэн бодит байдал дээр шаргаалчны агууд төхөрөх хэмжээст бүс хараахан байхгүй байв. Тиймээс тэр ойр хавьд ирлөөсөөр эпик түвшний амьтан байгаа эсхийг гайхаж байлаа. Үүний дараа Жозогийн хаалганы агуу ясангуяа биений агууг судлахаар шийдэв. Тэрээр тэнд анх удаа очиж байгаа бөгөөд агуунууд болон суугийн хаалганы агуунууд нь бие биенээс хамаарчгүй болохыг тэмдэглэв. Энэ нь цаашид хайгуул хийхийн тулд гүнзүү орох шаардлагатай газруудтай харьцуулахад хэрэглэгчдэд хамаагүй хэлбэр болгожээ. Тэрээр цаашаа явахдаа нэгэн хөрхөн баралж харав. Гэвч тэр нь гинт Жороо дайрчээ. Тэр хурдан бусдаж энэ нь үнэхээр эпик түвшний амьтан болохыг ойлгов. Тэр барын дайрчдыг хааж явахдаа од зүсгэж чотхны ургаар хариу цохилж өгсөн боловч бар болтон одлоо. Жо түүнийг мөсөн төвжиж чадсан ч бар маш хурдан болтгоров. Жо энэ бол бүх шившгийг эвдэх хүчний жинхэнэ утга учир юм хэмээн тэмдэглэв. Тэгээд тэр ердөө өөрийн эпик түвшний үзүүлэлтүүдийг ашиглан цогтож чаджээ. Тэрээр өөрийнх нь амин хүч шавхдаггүй байсан ч бар удахгүй ядрах шинжгүй байгааг ойлгов. Жо ямар ч байсан эпик түвшний амьтныг ганцаараа ялна гэж хизээж хүлээгээгүй. Хэмээн дотроо бодож толооны дуусгав. Гэсэн ч хэрэг барын чагт өвдөөс энэ бол багаараа толцоход маш зөв сонголт байх болно. Үүнийг Түнган бод хоцоошин болов. Үр цайхаас өмнө тэр бартай дахин толцдож түнд халдлагад өртлөө. Тэрээр олон удаа толцсны эцэст барын бүх дайрчдын хэм маягийг олж мэдснэ тэмдэглэв. Түүний учруулсан хөхөрт хүртэл тийм жир бүсийн зүйл биш байлаа. Зөвхөн үндсэн дайрч хийхийг мэддэг тийм эпик түвшний амьтан үнэхээр байдаг болов гэж Жо гайхав. Маргаашин Жо энэ асуудлыг Шүүн, Фин, Шан нартай хэлцэв. Шүүн барын тухай сонсоод мэж гайхав. Жо анхны даалгавартай аюултай бас сонгох шаардлагагүй гэж бодож байгаа тайлбарлаад ямар нэг буруу зүйл байна уу гэж асуув. Шон ямар нэг асуудал байхгүй гэд харин тэр бар хамгаалагдсан төрөл зүйл хамгаалалттай хэмжээст амтан гэдгийг дурджээ. Дараа нь тэрээр холбооны форумаас барын тухай зарим мэдээллийг цуглуулав. Түүний амьдралын хувь тавьсан нэлээд хийсгэр бөгөөд Ацтай гэцхан барх гэж нэрлэгддэг байв. Энэ нь ямар нэгэн тодорхой үзүүлэлтийг сайжруулдаггүй мэт боловч барын хэмжээст бүслөө хамт авч явах нь хүссэн үзүүлэлттэй хамт иргэж өндөг шиг үнцэнтэй зүйл олж авах магадлалыг нэмэгдүүлдэг гэж зарим судалгаа харуулжээ. Зарим хүмүүс энэ барын амьдралын хувь тавилан бодисодоо өсөж хөж буй баруудыг тижээхийн тулд өөрийгөө зориулсан тохоо бурхны шашны төвтэй холбоотой гэж үздэг. Иймээс тэдгээр баруудын хувьд бурхны гэдг нь Ацтай хэрэг болсон байна. Бяцхан бар нь хамгийн сар эпик түвшний амьтан гихтвч өөрмөц шин чанар ховор байдлаас нь маш үе бүлэглүүдийн дайнд дэгддэг байв. Явандаа энэ нь маш их алдартай болсон тул холбоо биений агууг хяналтандаа авчээ. Тэгээд агууд нэвтрэх ялангуяа цаг хугацаа болон орох хэрхийн талаар хатуу нарийн дүрм журм хэрэгжүүлсэн байна. Дүр зурглуугийн хаалганы агуу тодруулбал биений агуу руу шилжих бөгөөд тэнд нэгэн эр нэвтрэх дүрмийг зарж байв. Тэрээр нэг удаа соглоход 10,000 төгрөгийн үнэтэй бөгөөд агууд орох эрхийг хожих магадлал нэг хол байдаг гэж тайлбарлав. Мөн нэвтрэх хугацааны хязгаар гэж бий. Ердийн 99% хожихийн нэгээс 5 цаг нэвтрэх эрх олгодог бол тусгай шагнаж болох 1% хожихийн 72 цагийн эрх олгодог. Тэр өөрийн илрүүлэх бүсэд хинч зөөрдөж чадахгүй тул ийм орчилгон дээрэнгөө бөгөөд дэмий хэрэг гэж анхааруулав. Шээ эдгээр нөхцөлийг зөвшөөрөв. Үүний дараа хүн бүр нэвтрэх үнэмшээ авсан бөгөөд шээ тэднийг агуу руу явахыг санаж болгов. Хэсэг хугацааны дараа өнөөхөр дөрвөөжээ тусгай шагнаж хоцсныг хараад мэж гайхжээ. Тэр тэднийг яаж дараалан дөрвөн тусгай шагнаж хожиж чадсныг гайхсан ч ямар нэгэн хүч мэдэрсэнгүй. Саад гарсан тэр машин нэвтэрсэн байж магадгүй хэмээн сэжигшэж. За сүрийн хвчтэст мэдээлхийг хин нэгнээс хүсв. Түүнийг 4 удаа сугалаанд хоцсонтай зөвлөн. Шээ хүнд яаж хүснийг тэд маш их сонирхож байлаа. Шээ өөрөө төрчлөөрийг хэхэн удаа дарсан гэдгээ шууд тайлбарлав. Жигийн гэр бүл тэднийхтэй ажил бүсэд байдаггүй. Тул өмнө нь Вонгийн талаар сонсоогүй байх нь хэвийн үзэвч гэж хүн хэлв. Түүний тухай төхөд дунд төрснийхөө дараахан 10 сая долларын согсоо хоцсон явдаж бартдаг. Араасаа ер бүсийн эз нөөцийг дагуулсан Шиагийн дараагийн алхам юу байх вэ? Тэдний энэ санамсаргүй мэд цорол хожлоо дагонгон тэднийг ямар аюулгүй хөтлөж байгааг дараагийн хэсгээс үзээрэй. Дараагийн хэсгийг бусдаас төрөөж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэгцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, цогцлоо мөн заавал бүртгүүлээрэй.